Тэгээ хүмүүс бодоод байгаа ер нь би 2023 оны түрүүн пассвортыг харж исэн 9 сарын 18-нд л одоо сүүлд гарсан байлаа. 23 оны 9 сарын 18 гэдэг чинь одоо нэг 2 жил гаруул болж штэ тийм ээ. Тэгээд ер нь ерөнхийлөгчөөс буусны дараа ерөнхийлөгчөөс буухын өмнө ч бараг жилийн өмнөөс тэгэл янз бүрийн хэл ам тэгэл гишүүдийн хүсэлт шаардлагаар тэгэл авилгалтаа тэмцэх газар гэж юм шалгаад эхэлсэн байсан. Тэгээ ерөнхийлөгчөөс буугаад 5 жил шалгасан шүү дээ. Тэгээ нэг тийм шалгалт шүүлгээс одоо зүхтаад явцсан юм шиг л янз бүрийн юм ярьдгийг. Тэгээ 5 жил шалгасаар байгаад 22 оны 7 сард баха. Надад одоо прокурорын бичиг өгч за таныг одоо шалгасан үдсэн бүх зүйл ингээд тогтоогдсонгүй. Энд одоо үүссэн ийм одоо хэрэг энэ бүхнийг ингээд хаалаа. Одоо та гадагш татгшоо явж болно гэд. Тэгээд тэр үед бүр одоо шүүх хурлаар орж нөгөө хилээр гарах хориотой байсан шүү дээ. Чи бараг л 5 жил нөгөө гэрээ орой гэдэг шиг тийм маягта шалгагдаж явж тэгээ гарч нэг ганц нэг гадагш явах энэ тэр болвол ер нь явж ирсэн үгүй би сайн санахгүй байна. Болвол заавал нөгөө шүүхээс дахин шийдвэр гардаг энэ тэр байсан. Тэгээд та явгээд ингээд шүүхэн шийдээд бүх юм ингээд тэгээд тэр үеэр чинь Стэнфордын их сургуулиас урилга ирээд одоо би Стэнфордын их сургуульд ирээд ажиллаад бараг одоо 3 дахь жилдээ орж байна.